Зоос мана. Стойр сочхон. Зоос. За манай Эрдэс намын бүлэг өчигдөр бас ээж тусаар хуралдаад ээж тус орлоор шийдвэр гаргасан. Тэгээд танд бас танилцуулах, гардуулж өгөх гээд хурлын шийдвэрээр бид нэр албан шаардлага бас гаргасан. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг хүндэн тавих болно гэсэн ийм шаардлагыг бүлгийн шийдвэр хурал болж олохын шийдвэрээр гарсныг бас танд хэлгөөё. Таны нэг бас яа. Энэ тав хүн болсон засгийн газрын хууль 2025 оны 1 сарын 17-нд оруулсан өөрчлөлтөөр хамтарсан засгийн газар ажиллаж байгаа үед тав хүн батлсан хууль. За энэ хуулинд 18-ийн 1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол улсын яамыг засгийн газрын гишүүн Монгол улсын сайд хэрэглэнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яамагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах өргөхөд дэд сайдтай байна гэдэг хуулийн заасан. Тэгээд үндсэн хуулийн заалтыг таавхан бас өмнөд нь хэлсэн. Мэдээлэл засгийн газрын хөдөлгөөч төрийн хууль биелүүлэх улсын хурлын хариуцнаа гэдэг үндсэн хуулийн 44-р зүйлийг заасан байна. Тэгээд хуулинд зүүн сайд дэд сайдтай байна гэж заасан. Дэд сайдын бүрэн эрх гэдэг ингээд тодруулаа шараар биччихсэн. Хаалт дэд сайдын бүрэн эрхийг хуульчилсан. За тэгээд дэд сайдын эрхлэх асуудлын хараанд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Дэд сайдтай байна гэж хуульчилсан. Тэгэхээр энэ тав хүний батлсан хуулийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ салбарын хяналтыг дэд сайд нар хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Олон улсын за хууль зүйн хувьд бол юм байна. За олон улс ч гэсэн одоо ерөөсөө бүх улсууд орлогчдын дэд сайд болно гэж алга байна. Одоо нэг сайд ихэд нэг сайдын жишээн дээр авахад 20-30 хороо комисс зөвлөлд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Нийтдээ 48 комисс ажлын хэсэгт нэг сайд ажиллаж. За тэгээ улсын хурлын байнгаараа чуулганы хуралдаанд суух үүрэгтэй. За тэгээ одоо дэлхийн бүх улсад нэг үтгэл нэгээс дэш дэд сайдтай байна. Азийн улсууд дэлхийд нийтээр тийм ажил явуулж байна. Жишээлбэл энэ тав хүний батлсан засгийн газрын тухай хуулинд улсын хурал түүний байнгын ороо. За тэгээ байнгын ороос болсон комисс зөвлөл ажлын хэсэгт сайдын даалгаснаар сайдыг төлөөлж дэд сайд оролцоно гэдэг хуралтай харилцах. За сайдын даалгаснаар улсын хурал ерөнхийлөгч засгийн газар аймаг нийлсийн засагтай харилцах. Энэ тодорхой үр хөнгө зүйтэй. За дараа нь дээр нь бол энэ сайд нар маань бол олон улсын жишг бол дэлхийн бүх улсад дэд сайд байна. Дэлхийн бүх улсад орлогч сайд, дэд сайд. Янз бүрээр нэрлэж байгаа боловч нэршлийн янз бүр байх боловч эрх үүргийн дэд сайдын статустайгаар салбарын бодлого хэрэгжилт төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж хэлж байгаа. Одоо манай Тэмүүжин сайд хууль зүйн сайдсан хууль зүйн яам дээр гэмтэргээс урьдчилан зэрэглэл зүйл байдаг. Тэгээ одоо ингээд гэмтэргээс урьдчилан зүйл сайн ажиллах бол хуучин дэд сайдууд бүгд орж байгаа. Одоо архины зах дургтай тэмцэхэд архины үйлдвэрүүдийн хянах асуудлууд аж ахуйн яамны дэд сайд оролцоол гэх мэтлийн нөгөө хуучин олон уялдуулдаг хороодыг татан 148 хороо. Ер нь ийм л учраас эдийн засгийн юм гэж хүндрэх гээдээс учраас манайх нүүрсний эдийн засаг болсон баялагын нөлөөлөлттэй болсон учраас бид төсвийн тодтгол хийж 2.2 их нийтэд гасан. Гэхдээ одоо нэг талаас сайн нэг талаас муу зүйлт бол импорт $5 гэдэг чинь одоо бараг 10 их нийтээр буураад тэнтэр машины импорт буураад тэрнээс болоод төсөв төлөлт тооцоос 1.2 их нийт зөвхөн гайлын татвараас тасарч байна. 1.2 их нийтээр. За тэгээд тийм учраас энэ засгийн газрын дотоод хяналтын нэг хэсэг болсон энэ салбарын хяналтын ерхий байцаагчаар ажиллана. За тийм агентлаг нэмж байгуулсан зүйл байхгүй. Ерөөсөө нөгөө хяналтын функцүүдийг тодорхой болгож энэ авилга ялгуултай тэмцэгч нэг хүн сурталч хэрэглийг багасгах гэсэн одоо энэ олон хяналтууд
хоёрын хүчлийг чирэгдүүлээд байгаа учраас энийг нэгтгэсэн зохион байгуулж ер нь салбарын хяналтын ерөнхий байцаагчаар ажилладаг дэд сайд одоо Солонгосын жишгүүд байна. Салбарын General Inspector гэдэг юм. Тэгээд энэ салбар дундын уялдаа холбоог хангах шаардлагууд байна гэж үзэж энийг байгуулсан билээ. Би протоколын их хурлаар дэд сайдуудыг байхгүй тухайлж ирсэн бүх протоколуудыг шүүж үзлээ. Энэ хурлын шийдвэртэй тэгээ одоо их хурлын хуульд өөрчлөлт оруулах асуудал нь та бүхний санаач асуудал өөрчлөх нь бол одоо та бүхний бүрийн эрхийн асуудлаа. Та бүхэн шийдээд хуульд өөрчлөлт оруулах юм бол бид энийг хийж өгөх болцоо. Одоо дэд сайдтай болохоор бүх яам аймагтууд аймаг сумд орлогчийн асуудлууд тавигдана гэсэн үг үү? Тэр бол төрийн хяналтын хуулиар хоригдсон учраас орлогч дарга нар бол тэр хуулиар байх боломжгүй. За дэд сайд нар бол ийм тэгээд машин унаагүй ажлуудаа сайжруулах тодорхой үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа. Тэр хурлаас таган хууль санаачлаад дэд сайд байхгүй гэдэг тийм шаардлагагүй юм байна гэж үзчихвэл бид нар тэгэл та бүхний шаардлагыг хэрэгжүүлж байна. Одоо бид нар бол 148 хороо ер нь цамхтгах үр ашиггүй компани төсвийн зардал бүгдийг л цамхтгах ажил бол тасралтгүй явуулж байна. Үргэлжилж байна. Яг энэ нэг ажилгүйдлийн тэтгэмж энэ авдаг нэг басан хуулийн өөрчлөлттэй. Энэ бол төсвийн зардлыг нэг жилдээ нэмэгдүүлээд байгаа учраас тэгээ 6 сарын цамхтгалд орсон 9% цамхтгах центр хүмүүс энэ жил төсвийн алдлыг бас нэмэгдүүлээд байгаа байхгүй. Тэгэхдээ энэ таны хэлж байгаа асуудлуудаар эдийн засгийн эрхчлөөний тухай хууль өргөн барьсан та бүхэн хэлцэх баг. Энэ хоёрын хүчлийг дэмжих зорилготой багцуул зөвшөөрлийн хуулийг өргөн барьсан зөвшөөрлийн тоо 2 дахин багч 1000 гаруй журмыг хүчингүй болгож байна. За тийм баялаг бүтээгчдийг дэмжих багцуул гэдэг татварын багцуулыг урьдчилан байдлаар хэлэлцүүлээд 7 хоногт улсын хурлд өргөн барина. Одоо тэр дан саад юм чинь татварын хуулиар заасан. Төр байгаа төр татвар байна. Энэ татвараар ч одоо энэ эмч багш нарын цалин өс цагдаа зэрэг бүх юмыг цалин өсөв илтүүлж байгаа. Тийм учраас энэ татварын багцуулан тарин дээр өргөн барьж байгаа татварын хуулинд татварын байцаагч зөвлөн туслах одоо асуудлуудыг шийдэхэд тусалдаг илүү тийм эрх мэдэлтэй болгож дан саадаг зохицуултыг бол халж байгаа тийм хууль бол өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ хууль Монгол Улсын засгийн газрын тухай хуулийг мэдээж улсын хурлаас баталж байгаа. Гэхдээ Монгол Улсын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг талаар Монгол Улсын ерөнхий сайдд өөрт нь хуулиар хариуцуулсан, үндсэн хуулиар хариуцуулсан онцгой бүр эрх байдаг. Тэгэхээр одоо ерөнхий сайд одоо энэ заалтыг ер нь жишээ нь энийг нэг сөрөг хүчин бариад энэ заалтыг тийм юм яах нэрэж бас зогсгүйч бас байж болох юм байна. Тэгэхээр энэ дээр жишээ нь яг одоо энэ бүр эрхийнхээ хүрээнд үндсэн хуулийн тэр зарчмын хүрээнд энэ заалтыг та өргөн барих хэрэгтэй байна. Улсын хурлын гишүүд өөрийнхөө хүрээнд анхдагч бол эрүүгийн хууль анхдагч бол татварын анхдагч хууль санаачлахгүй гэсэн тийм үндсэн хууль болон хууль дэх томьёонд хуулт. Өөрсдөө хэрвээ ингэ шаардлага өгж үзвэл ямар ч хуулиар санаачлах хэрэгтэй тавьж байгаа шаардлага. Бид нар бол хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй.